Тэгээ нэг хүн ингэж хэлсэн байна л да. Хүн эхлээд өөрөө оригинал төрдөг. Тэгээд амьдралдаа дуусахдаа копи болж өгдөг. Оригинал төрчөөд копи болоод өгдөг. Брэнд байжснаа тэр хүн юу болдог гэсэн үг? Хулих бараа болоод өгдөг гэсэн. Тэгээ бид нэр хин нэг ингэ хардаг. Америкийн оюутнуудын судалгаа авсан. Оюутны судалгаа авсан чинь Америкийн оюутнуудын 75% нь би хин нэгэн болохыг хүсдэг гэж. Тэгэхээр яг нөгөө нэг ангийнхаа дандаа топ оюутнуудыг, сургуулийнхаа топ оюутнуудыг бас нөгөө шүтэж би тэднэр шиг болохыг хүсдэг гэж бичсэн байхгүй юу. За тэгсэн чинь нөгөө топ оюутнуудаас нь судалгаа авлаа. Бүх топ оюутнуудын ураад чи хин нэг болохыг бас ингээд судалгаа авсан чинь тэр топ оюутнууд бүгдээрээ бас хин нэгнийг дуурайхыг хүсдэг гинэ. Яг тэрүүн шиг өөртөө харилцуулж тэгж амьдрдаг гэсэн. Нэг дуурайхыг хүсэж байсан чи тэр нь өөрийгөө голдог. Тэр нь өөр нэг хүний дуурайхыг хүсдэг. Тэгсэн чи өөр нэг хүн бас өөрийгөө голдог. Бас нэг хүнтэй өөрийгөө харьцуулаад бас нэг хүний амьдралаар амьдрахыг хүсдэг. Тэгэхээр бид нар яагаад өөрийгөө брэнд буюу копи нөгөө нэг оригинал гэдгээр хүлээн зөвшөөрөхгүй, оригинал биш. Дандаа копи болохыг хүсдэг. Би энэ баш яг энэ шиг болно. Ингээл би энэ шиг болох юмсан. Тэгээд копи болоод өгдөг. За тэгвэл хөгшрөлт өхөл. За өхлөөс айж гинэ. Айдаг хүн байна өхлөөс. Хөгшөрөхөөс айж гинэ. Хөгшөрөхгүйсэн. Хөгшөрөхгүй байхын төлөө бүх амьдралаа зориулж шүү дээ цаан чи хүмүүс. Нүрээ хэд татуулж байна. Алтан утас гүйлгэж байна. 1000 хэдэн доллараар. Чи одоо хэд настай вэ? Аха. 30. Тэгвэл хацрах гэж 30 наснда одоо алтан утас ингээ гүйлгэчвэл чи яахгүй шүү дээ. 50 хүртэл хөгшөрөхгүй. Нөгөө нэг нүүр мөр ингээ суухгүй шүү дээ. Одоо л чи ингээ яах хэрэгтэй. Алтан утас гүйлгэж хэрэгтэй. Хөгшрөлт амар муухай шүү дээ. За үүний төлөө тэр чи одоо яаж вэ? $3,000 алтан утас гүйлгэхэд бол бүх амьдралаа зориулаа. Яа энд нэг өвчлөө үүсчтэй. Би инээж болохгүй шүү. Инээвэл өвчлөө үүсдэг. гэж инээдэг хүмүүс ээ тий. Өөрөө байгаагаараа гоё инээж яахгүй. За тийм учраас хөгшөрхөөс айж байна. Тэгээ олон нөгөө нэг одууд бас хөгшөрхөөс айдаг учраас мис асуулт хэлж байна. Хөгшин биш гэдгээ мэддэгдэл юм бол амар ингээл залуухан байгаа л гэдэг. Яасан? Тэгсэн чинь нөгөө нэг нүүрэндээ ингээл бүх талын юм хийлгэсэн. Хэдэн настай вэ гэсэн чинь та 30 таа юу гэсэн чинь өөр биш. Ийм хуурамч амьдралууд явагдаж байна те. За өхөөс айж байна. Өхөөс айгаад нэг юмд амар хөрөнгө оруулж байгаа хүмүүс байна шүү дээ. За жишээлбэл ямар зүйлд хөрөнгө оруулж байгаа хүмүүсийг сонссон бэ? Би өхгүй дараа нь дахиж намайг сэргээхийн тулд яагаараа вэ? Хөлдөөгөөрөө тий ингээд дахиж сэрнэ би өхгүй үрд мөнх гэл зарим нэгэ тэр гариг руу амьдрал байна судлах юмсан энд өхгүй тийшээ явах юмсан мөнхийн ус гэд хайж тий тэгэхээр энэ ус биднийг өөрчлөлтшгүй 10 зүйл учраас бид нэр тайван хүлээж авч байх юм бол бидний амьдрал бас зөв жолоодлого байх боломжтой. За тэгвэл энэ гол байна. Голын өнгө болгон өөр гинэ. Сонин цагаан гол, цэнхэр гол, шаргал гол, улаан гол, хар гол, бор гол гэж байдаг. Хар гол бас юунд өмнөд Америкт урсдаг. Яагаад хар байгаа юм бол? Яагаад гэвэл тэр нөгөө нэг модны дандаа өмхөрсөн хэсэг тэр голд байдаг учраас тэндээс тийм хар нүүрсний юм гарч идэг. Тэгээ хар байдаг. Цав цагаан гол байдаг. Бас өмнөд Америкт. Яагаад цагаан байгаа? Яагаад гэвэл цав цагаан элс тэр доор нь байдаг учраас цагаан өнгөтэй ус шиг харагддаг. Яагаад шар гол байгаа юм бол? Яагаад гэвэл шар элс тэнд доор байгаа учраас шар харагддаг. Яагаад манай хөвсгөл мөрөн гой тунгалаг юм цэв цэнхэр байгаа юм бол? Яагаад гэвэл тэр болох юм. Тэгээ яагаад гэвэл тэр бас нөгөө нэг юм урсгалдаа гардаг юм хоёр юм юутай нөгөө нэг юу цутгадаг бас өөрөө цутгуулдаг юм байгаа. Тэр учраас тийм байна. Гэх мэт. Тэгвэл тэр хүний дуу хоолой. Та нар нэг ангийнхан мөн үү? Мөн. За одоо бүгдээр нь үдэнч. Бүгдээр нь үдэнж жагаад. Хин дуурсан бэ? Микрофон барьж байгаа юм. Яаж та нар таньсан? Дуу хоолойгоор нь. Бид нэр ямар ч хүнийг дуу хоолойгоор нь таньдаг. Уцаар яриад. Яагаад тэгж байгааг бол давтагддаг дуу хоолой гэж хизээч байдаггүй. Хүн болгоны дуу хоолой өөр. Тийм учраас шууд таньдаг тэр. За, нүрийг хараагүй мөртлөө шүү дээ. Тийм учраас ялгаатай байх нь алдаатай гэсэн үг үү? Харин юу вэ? Давуу тал онцлог байна. Тэгвэл та нэг тэр нэг хүн шүү.
таны хажууд байгаа нь тэр нэгэн хүн шүү. За бүгдээрээ баяр хүргэе. За би ингээд энэ тестийг авчирсан байгаа. Тэгээ та нар энэ тестийг ингээд бүгэлж үзээд бид нэр өөртөө бүх өөрийгөө бүрэн таньсан биш байдаг. Таньсаар яваа. Насан туршдаа таньсаар л явах болно. Тийм учраас бид нар өөрийгөө ингээд танихын давуу тал нь би өөрийгөө хинбэ гэд мэдчихвэл энэ хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг байхгүй. Би жишээлбэл өөрийгөө мэдгүй байж энэ хүнийг байгаагаар нь байж байгааг нь хараад уур хүрдэг байхгүй. Энэ яахаараа ингээ ууралж идэх юм. Энэ яахаараа ийм голж идэх юм гэд уурлаад байдаг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ ч гэсэн голох хэрэгтэй. Энэ ч гэсэн өөр байх хэрэгтэй. Яг гэвэл би энэ талаар өөр бодолтой байдаг юм чинь гэд өөрийгөө хүлээн зөвшөөрдөг хүн бас бусдыг хүлээн зөвшөөрч уурлах эрх олгодог. Өөр байх эрх олгодог. Харин тэгж чадахгүй хүн бол тэмцээд уурлаад байдаг. За тийм учраас бид нар бас өөрийгөө таньж мэдснээр бусдыг таньж мэдээд илүү их харин бусдтай харилцаатай сайн байх боломжтой болдог байна. Энэ тестийг өгье. За энэ тест маань одоо таныг ямар хэв шинжийн хүн бэ гэх боломжийг олгож байгаа. Ямар нэг хэмжээгээр бас туслана. За тэгэхээр та нар одоо энэ цаг энэ тестийг ингэ бүтэхгүй юу? За одоо ерөнхийдөө энэ миний дүр төрхтөө ер нь таарч байна гэсэн хүн байвал гараа өргөдөө. За их чинь тоолоо та ер нь энэ хэрэг таарсан тест байна. 26 тарааснаас энэ хашигтаа та хашигдсан тийм энэ хашигтаа түүл 23 22-оос 18. За 22-оос 18 гэдэг чинь үзүүлэлт нь 4 гэдэг чинь 75% тай гарч ийн гэсэн үг тийм. За би тамарт нэг буруу жолоочтой нэг хүний амьдралын жишээг ярьж өгөөд тэгээд энэ бяцхан хамтынхаа уулзалтыг дуусгая. Нэг хүүхэд мэдрэлийн нэвтчихсэн. Тэгээд сэтгэл зүйч тэгээд уулзах яахтай хэрэг болсон. Яг тэгвэл тэр сэтгэл санаа маш тогтворгүй мэдрэлийн жоохон өөрчлөлт болсон. Тэгээд тэр хүүхэдтэй сэтгэл зүйч уулзсан байна л да. Эмгэг дээр нь очиод тэр чинь чинь хаалттай өрөндөөс. Маш жоохон аюултай сэтгэл мэдрэлийн өвчтөй гэдэг нэр томьёогоор орцсон хүүхэд байсан. За тэгээд сэтгэл зүйч ингээд нөгөө хүүхэдтэй уулзгаар орлоо шүү дээ. Одоо жишээ миний мэрэгчлээ өмнө орлоо. Тэгж аюул тийм хөөрхөн залуу байсан. Өсөр нааштай. Тэгээ ингээд хоорондоо ярьсан. Тэгээ магадгүй энэ хүүхэд өөрийнхөө талаар буруу ойлголттой. Нөгөө жолооныхаа ард нь буруу юм байж магадгүй гэж сэтгэл зүйч бодсон. Тэгээ бодоод чи өөрийнхөө царай сэтгэл хангалуун байдаг гэсэн чи үгүй гэж. За яасан ч би бол амар царай муутай. Чамаа хин тэгж юм. Хүн болгон тэгж юм. Хин ямар хүн. Би 2 жилийн өмнө хичээлээ тараад төвцөнд ингээд очоод юу авах гэсэн байна л да. Нэг юм авах гэсэн чинь тэнд нэг 2 ингээд залуу зогсож байсан. Төвцнээс бас юм аваад гэсэн чинь нөгөө нэг таньдгүй хүн байхгүй. Мангар царайтай хөвт ирж гин гэтгсэн гинэ хоорондоо мангар юм байна. Тэгээд тэр үгийг сонсоод тэр хүүхэд сэтгэл мэдрэлийн өөрчлөлтөд болох хүртлээр шаналсан байна. Харин амьдрал тийм учраас бид нар өөрийгөө байгаагаар хүлээж авах нь би бол үнцэнтэй давтагдчихгүй хүлээж авах нь маш чухал. Тэгээд тэр хүнтэй уулзаад тэр хүүхэдтэй уулзаад чи
чи бол үнэхээр байгаагаараа сайхан байна. Бурханаас бүтээж өгсөн яг тэр дүр төрх чамд байна гэдгийг ойлгосны дараа тэр хүүхэд нэгэн хоногийн дотор эдгэрүүл яах вэ? Эдгэрсэн байхгүй юу? Тэгэхээр бид нэр зөв үзэл санаа хүнийг бас эдгээдэг. Тийм учраас аливаа ийм шаналл байх юм бол аливаа зүйлийг та нэг жоохон хэтрүүлж эсвэл жоохон болмогдуулж ер нь нэг ингээд ийм байгаад байх юм бол өөрийнхөө бодолтой ажиллаарай. Би энэ талаар юу гэж бодож байна? Би энэ талаар юу гэж итгэж байна? Ямар үзэл бодол надад байгаад байна? Би нэг яаж хүлээж аваад байна гэдэг дээр тэгээ илүү тусламж хэрэгтэй байгаа бол чиний амьдрал туслагч болж бас нэг сэтгэл зүйч мэрэгчтэй хүмүүс байгаа шүү. Тийм учраас таныг хизээч ирэхэд бас туслах боломжтой, ярилцах боломжтой байгаа гэдэг нь ярьж гисэн. Тэгээ миний утас хэрэгтэй бол 99 14 75 46 оюун 99 14 75 46. За бас нэг залуу байна. Тэр залуу 15 наснда гэртээ ирсэн чинь гэртээ хүмүүс хоорондоо ингээд юм яриа сууж авгаанаар юм яриа сууж ирсэн чинь гэтээ солонгос хүн тахалцсан юм. Танаа тэги өстө царай муутай. Одоо яаж хүнтэй суунаа, ямар охин таана гээл ичнэр нь хоорондоо хүүхдүүд ярьж гинэ. Тэр үгийг сонсоод тэр тэги гэдэг залуу би ерөөсөө маш муухай царайтай надтай ямар хүн сунаа гэж бодсон. 30 нас хүртэл тэр шанаж явсан 14 15 жилээс. Тэгээд 30 наснда эдгэрсэн байна. Тэр яасан бэ гэвэл охтуудтай ерөөсөө харьцахгүй. Охтууд дайралтууд ингэж чичирчдэг. Тийм учраас тэр чичирдэг учраас ямар нэр авсан гэж тэр вибратор нэр авсан. За тэр тэгээд ингээ улаачдаг. Улаадаг учраас ямар нэр авсан бэ гэж тэр билет нэр авсан. Ингээд хүн болгоноос эмэгтэй хүний уудаас харж чадхаа байсан. Эмэгтэй хүн байтгаа эрэгтэй хүнтэй уудаж чадхаа байсан. Ингээд тэр өөрийгөө би цараймуудаа муухай царайтай бүтэхгүй нөхөр гэснээс болоод түүний амьдрал хинтэж уулзаж ярихгүй олон хүмүүсээс харилцаа тасарч ингэж явсан байна. Харин өөрийгөө байгаар мэдээж байгаа дүр төрхөөр хизээж давтагдах шүү гэдэг жолоочиг тэр жолооны ардаа суулгах үедээ энэ хүлээснээс ангиж ирсэн байна. Тэгээд тайван явсан байна. Тийм учраас одоо өнөөдөр бид нар их хэсэгхэн жижигхэн Оюунбат гэдэг гайдаар газарчнаар жоохон зал нэг замчлуулаад нэг жоохон хэсэгт автом орилсонд баярлалаа. Тэгээд өөр олон аяллаа сайхан маршрут таныг хүлээж байна. Өөрийгөө таньж мэдэх аялал чинь амжилттай болох болтугай гэж байна.